Гашанаас Табриз хүртэл 1847 оны 3 дугаар сараас 1847 оны 7 дугаар сар 20 дугаар бүлэг Тегеран руу нууцаар дуудагдсан. Ордны тэргүүн зарлагын алба хашдаг Мухаммед Бэг Бабыг Тегеран руу хамгаалалтаа авчрахыг шаард тушаажээ. Мухаммед Бэг лалын шашны Али Лүлэ урсгалын гишүүн байв. Али Лүлэчүүд төлөв төвшин найрсаг зан чанараараа олонд хүндлэгддэг. Бабыг хамгаалан авчрах тушаал авсан мордон эрс харин Али Лүлэ төстэй Нүсари урсгалынхан байлаа. Шаагийн тушаалыг Гүргийн хаан Мухаммед Бэгд үг бүрчлэн дамжуулав. Хэн нэгэн түүний нэр алдрыг мэдчихвээ. Мөн аяллаа чин зорилгыг сэжиглчихвээ болгоомжтой яваарай. Чамаас хөр хинч тэрч бүхэл ордны гишүүч түүнийг таних ёсгүй. Түүний талаар хэн нэгэн хүн асуу шалгаавал тэр худалдаачин хүн нэр алдрыг нь мэдэхгүй нийслэлд авчиргэсэн тушаалаар л явж байна гэж хэлээрэй гэжээ. Харанхуй шөнөөр Бабыг Эсбаханаас гарган үүргээр хүйст тэрээр дагалдан яваа цөөн хүмүүсийн хамт Тегераныг чиглэн хойц үгийг зорин одов. Тэдний хойно Загрос улсын Бахтияр нурууд урд ба баруун зүг сүндэрлэн үлдэж зүүн талд нь Персийн Дашти Кавир хэмээх давстыг цөлийн зах хаяарч байлаа. Тэдний эхэлж очисон газар бол Кашан байв. Мулаа Хусын сургаал түгээх анхны аян хийж байхдаа үгээр дайрч өнгөрсөн ажээ. Кашаны нэртэй худалдаачин Хажи Мирза Жани тэр үед Бабын дагалдагч болсон билээ. Хажи Мирза Жани урд өмнө Бабыг үзээгүйгээр үл барам Кашан руу ирж байгааг огтхон ч мэдээгүй байлаа. Бабыг дагалдсан хүмүүсийн хамт Кашанд ойртож явтал Хажи Мирза Жани гайхалтай нэгэн зөв зүйдэлжээ. Тэр Бабыг худалдаачны хувцастай Кашан хотын хаалганы дэргэж байж байна гэж зүйдэлсэн байв. Энэ сайхан зүүдийг зүйдэлснийхээ маргаашилсан буюу 1847 оны Наврузын өмнөх өдрийн өглөө Хажи Мирза Жани хүндэт зочин хүлээж авахад гэр орноо янзлан бэлдэж өөрөө хамгийн сайн хувцас хилжимсөд хотын хаалганы өмнө түүнийг хүлээхээр явлаа. Тэнд хүлээж байтал Хажи Мирза Жани Бабыг ирж үг харав. Баб ойртож ирээд Хажи Мирза Жанигийн зүүдэнд хэлсэн яг тэр байдлаар бид 3 шин танайд зочлно. Маргааш Наврузын өдөр бид танай гэрт хамтдаа баяр тэмдэглэнэ гэж хэлхийг сонсов. Хажи Мирза Жани гайхал бишэл баяр цэнгэлээр дүүрэн Бабын хормоноос нь барин өмсөв. Баб Хажи Мирза Жанитэй инхүү мэндэлж байхыг Мухаммед Бэг хараад тэр хоёрыг удаан хугацаанд бие бинийгээ мэддэг байсан юм шиг санагдаж Наврузын баярыг тэр худалдаачны гэр тэмдэглэхийг Бабд тэр даруй зөвшөөрөв. Тэгтэл цэргийн нэгэн офицер энэ шийдвэргээ эсэргүүцэж Тегеран орох хүртэл Бабыг ямар ч хот руу битгий оруулаарай гэж тушаасан шүү дээ гэж байв. Улмаар тэр хоёрын хооронд ширүүн маргаан гарч Мухаммед Бэг өнөө офицерыг удтал ятгахсны эцэс Бабыг Хажи Мирза Жанигийн гэрт 3 хонуулахар болжээ. Баб 3 дахь өдрийн өглөө ирэх ёстой болов. Хажи Мирза Жани зочлонтойгоо зангаараа тэнд байсан бүх хүмүүсийг гэртээ урих гэсэн боловч Баб хориглов. Хажи Мирза Жани тэгвэл ятгахд ирсэн цэргүүдийн Кашанд байх бүх зардлыг нь төлье гэж хүсэхэд Баб. Ингэ шаардлага байхгүй. Миний хүсэл тааллаар л биш байсан бол тэд намайг таны гэрт ингэж авчрахгүй байсан юм. Бүх юм түүний хүч чадлын атганд оршдог юм. Түүнд боломжгүй зүйл гэж үгүй. Тэрээр бэрхшээл зовлон бүхнийг арилгаж саад тодгоор бүхний даван гардаг юм хэмээн альдсан билээ. Баб Наврузын баярыг Хажи Мирза Жанигийн гэрт амар тайван өнгөрүүлээд 3 дахь өдрийн өглөө цэргүүд рүү буцаж очиж аяллаа цааш хөрвүүлэн Кумыг чиглэн хоошлон одлоо. Сайх цуваа Кум дөхөх үед Баб тэнд байсан бүх хүний сэтгэл зүрхийг бүрэн эзэмсэн боловч Мухаммед Бэгээс өөр хинч түүний хэн болохыг мэдээгүй. Бабын эрх хэмсэг нандин зан чанар, сэтгэл татсан байдал, хизээчүүд хувирах сайхан сэтгэл нь цэргүүдийн сэтгэл зүрхэнд гэрэл туяа татаж түүнийг иш тиш явъя гэвэл татгалцгааргүй болжээ. Хүн бүрл Бабд үйлчилж Бабыг баярлуулах гэж хичээж байв. Тэд Бабыг Кумд аваачихгүй байх тушаалтай байсан боловч бид таныг Кумд аваачлгүй харин ч аль болохоор хол явах тушаалтай. Гэхдээ бид таны төлөө ямар ч тушаалыг умартан зөрчихэд бэлэн байна. Хэрв та хүсвэл бидэнтэй хамт Кум орж ариун бунхан мөргөж болно гэж тэд хэлв. Гэтэл Баб тэдний саналыг үгүйсгээд инхүү өгүүллээ. Жинхэнэ үнэн сүсгтний зүрх бол Бурхны титэм ам бай.
Авралын хөлөг онгоц бөгөөд бүчиг хүчрхэг бурхны бат хэрэмт сайз болсон тэрээр та нарын хамт энэ хүү аглаг хэр газраар аялдам. Би нариун бус хотод орсноос хөдөөхээр явсан мэн дээр тэд Кумаас холгоо оршдог Кум руу цуурн дэржээ. Кумруудын эзэн Мухаммед бигийн төрөл садан байсан бөгөөд тосгоныхан Али Лүлэ урсгалын хүмүүс байв. Тосгоны ахлагч Баабыг гэртээ нэг хонохыг ураад сайхан сэтгэлээр харамгүй зочлоо. Тэдний зочломтгой гомөр сэтгэлд уярсан Бааб тэнд нэг хоноод маргааш нь тосгоныхныг адислан ирүүж тэднийг баярлуулан цааш ходжээ. Кумаас тэгэр ангарах зам илсэн цөлд маш ойртол төвхтэй бэрх зам бөгөөд өндөр нь нохоо гаслам халуун бүртийг шүүлгүү мөртлөө шөндөө маш хүйтэн ажээ. Өдөр нь нохоо гаслам халуун бүртийг шүүлгүү мөртлөө шөндөө маш хүйтэн ажээ. Уг замаар 2 хоног аялсны эцэс Бааб хамгаалтын хамт Тигранаас 28 бэрийн наан орших Кинар гардын цайснаа ирв. Испаханаас нийслэлд орох урт аян бараг шувтарч байсан болохоор бүгд маргааш хот орно гэж бодож байв. Гэтэл тэр оройн Тигранаас илчирч Мухаммед бигт тэргүүн визир Хажи Мирза Касигаас загтал авчирлаа. 21-р бүлэг. Тэргүүн визир саатуулав. Мухаммед биг Кинар гардад байхдаа тэргүүн визирээс ирсэн загтлыг задлж уншаад Баабыг өтөр түргэн хулайн тосгон руу аваачихыг тушаасан байв. Тэргүүн визир Хажи Мирза Каси Баабыг шаагтаа уулзаж элдвэн болохыг гэж их дэмээн энэ уулзалтыг саатуулан болиулахын тулд чадах бүхнээ хийж байлаа. Тигранаас баруун зүгт орших хулайн тосгон бол тэргүүн визирийн эзэмшил ажээ. Өөрийг нь очих бүрээд босгодог майхныг Баабыг хулайнд очиход намхан уулын нуруун дээр жимсний модон дунд босгохыг тушаасан байв. Амар тайван нам гүм газрын үзэгсэнд байгаль, ориглох булаг, голын ус урт удаан аяллын дараа Баабын алжаалаа тайлах амралт нь боллоо. Тэрээр Ширазаас гарснаас хойш үргэлж уйтгарт автан олон удаа уйлж байхыг хамт явсан хүмүүс үзжээ. Гэрийнхнээсээ алс хол байх, хоригдол байхын хүнд бэрхшээл, бусдын хүчинд автсан аргагүйдсэн аялал, түүн уй гашуу зовлон зүдгүүр авчирсан юм. Хулайнд 2 хонсны дараа хойд зүгт аялах замд нь уулзаж байсан зарим баавчууд ирж түүнтэй хаяа даран байрлах боллоо. Баабыг хулайнд бууг сонссон Тиграны баавчуудын зарим нь тосгонд ирэхдээ Бахавлагийн бит хүмжилсэн загтал бэлгийг авчирчээ. Бааб тэрхүү загтал бэлгийг хүлээн аваад зовлон гунигаас ангижрах мэт болж түүний уйтхар гуниг нь баяр хөөр талархлаар солигдов. Түүнээс цасрах гэрэл туяаг анд нөхөт нь биширч байлаа. Бахавлагийн загтал Баав тайтгарал, хүч чадал, баяр хөөр хайрлсан бөгөөд эдгээр нь түүний өгтөж байсан хүнд хэцүү олон сарыг туулан өнгөрүүлэхэд нь хүч чадал оруулж байжээ. Баав тэр загтлыг авчирсан хүн талархаж дуусахгүй байлаа. Тигранаас ирсэн хэсэг баавчууд хулайнд хит хонжээ. Гэтэл нэгэн шин морин төвөргөөний чимээ тэднийг цочхон сэргээсэн бөгөөд учрыг нь олохоор гартал Баабын харуулууд түүнийг майхандаа байхгүй байна гэд хаасайгүй ирж байхыг хараад санаан зовниж эхэллээ. Мухаммед бийг харин огт санаа зовшин шинжгүй. Айд сандарсан тэргүүдийг тайвшруулахыг хичээж байв. Та нар яагаад сандраад байгаа юм бэ? Тэрбээр өөрийнхөө амар амгалан эрх ашигын төлөө бусдыг хизээж золиослохгүй гэдгийг та бүхний нүдний өмнө. Түүний эрхэмсэг тэнгэрлэг чанар батлаагүй гэж үү? Тэрээр сартай шөнийн нам хүмд бурхантай харьцахаар хинт саад болохгүй газрыг ирэн одсон нэргэлзээгүй. Тэр майхандаа буцаж ирэх нь лавтай бөгөөд биднийг зовлонд огтхон унгаахгүй гэж хэллээ. Үүнийг нөхөдөө батлахын тулд тэрээр Тиграны замаас алхасанд баавчууд дагаж яв. Тэдний хэсэг явж байтал үүр тэмдгэрэн бүдэг туяа сүмэж эхэллээ. Тэд Тигранаас ирж Баабыг үүрийн гигэнд олж харлаа. Та нар намайг зугтсан гэдэгт итгэе юу? Хэмээн тэр Мухаммед бигээс илдгээр асуусанд түүний хөлсөгдөн би ингэж бодвол алдас болно гэж тэр зэрэг хариулв. Үүрийн гигэнд Баабын нүүр царай гэрэл туяа гайхамшигт хүч чадлаар гэрэлтэж байлаа. Түүний хүрээлэх хүч чадлын гайхан багтсан тэд юм асууж эс зүрхсэний учир нь тэдний сэтгэл зүрх агуух хүндэтгэл хайраар бэлгчээ. Бааб дахин юм хэлдгүү майхандаа буцаж ирв. Хулайнд ирснээс хойш 3-7 хоногийн дараа Бааб уулзах хүсэлтэд илэрхийлсэн загтлыг Мухаммед шаагт бичв.
Шаагийн үед аян замд бэлтгэж байсан бөгөөд Хажи Мирза Акаси түүнд инхүү зөвлөжээ. Хааны бараа бологчдын цуваа яг хөдлөх гэж байхад энэ мэдийн асуудалд орооцолдвол хаан тус даяар эмгцэн праагүй байдал ноёрох босов. Эзэнт гүрний тэргүүн цуваа аян замд гарахаар зэхэж байна. Түүнд саад бол зогсоох зүйл юр алга. Баавтай уулзвал асрах гай зовлон үүмийн сам нөмрөх болно. Баав Тегеранд ирэх юм бол хотын лам санваартнууд түүнтэй маргалдаж ингэснээр хүн ардыг эмгцэн праагүй байдалд оруулна гэж тэргүүн мэдвэр Шаагийг ятгаж байлаа. Саяхан хүртэл Курасан мужид ноцтой бослого гарсан тул одоо хаан төрийн нийслэлд ийм мэтийн бослого уйман гарах вэ гэж Шаагийг айлгажээ. Ийхүү Шаагт байдлыг их хүнд бэрх байгаа мэтээр ятгаад өөрийнхөө төлөвлөгөөг дэвшүүллээ. Одоогийн нөхцөл хамгийн ухаалаг алхам бол эзэн хааныг эзгүй хоогоор энэ хүнийг Макку цайзанд аваачих явдал юм. Хааныг эргэж эртэл тэр хүнтэй уулзах уулзалтаа хойшлуулсан дээр гэжээ. Шааг тэргүүн визирийн зөвлөгөөг зөвшөөрч хааны жин цуваа чухал ажлаар Тегеранаас явах гэж байгаа тул зохисоор хүлээн авч уулзах боломжгүй боллоо. Тим Маккуд очоод эндээ байрлан түр амар саатаад манай ялан дийлэгч төр улсын төлөө мөргөл үйлдэнэ. Ямар ч нөхцөл танд анхаарал халамж үзүүлэхээр зохицуулсан аяллаас ирээд таныг дуудаж тусгайлан уулзъя гэж Шааг Баавд хариулгээжээ. 22 дугаар бүлэг Табриз хүрэх зам. Өөрийнх нь төлөвлөгөө ёсоор Шааг Баавыг Маккугийн аслагдсан сайд руу явуулсан тэргүүн визир сэтгэл хангалуун байв. Баавын Тегеран дээр Шаагтай уулзах замыг нь амжилттай хаач чадсан тул түүний сургаалаас болж албан тушаал эрх мэдлээ алдна гэж айж байсан айдас нь замхан ариллаа. Азербайджан мужи бол Персийн баруун хойд хязгаарт Ирак, Турк зовлт холбоот улстай хилдэг мужи юм. Макку бол Туркийн хил дойр уулархаг мужийн хамгийн баруун хойд өнцөгт оршдог юм. Тегеранаас Макку хүрэх замын урт Ширазаас Тегеран хүрэх замтай адил байлаа. Маккуд очихын тулд эхлээд мужийн төв Табризд очих ёстой. Мухаммед бийг замдаа ямар ч хотоор дайралгүй Баабыг Табриз хүртэл хамгаалж явах тушаал өгсөн байв. Баабыг зөвхөн 2 хүнтэй хамт явахыг зөвшөөрсөн болохоор Сиед Хусейн Язди, Сиед Хасан гэсэн ах トゥ хоёртой явахаар болсон юм. Засгийн газраас Баабын аяллаа бүх зардлыг даасан авч Бааб Шираз Буширт байхдаа хуримтлуулсан хувийн мөнгнөөс зарцуулж засгийн газраас өгсөн мөнгийг ядуу хүмүүс өгч байв. Бааб цэргүүдийн хамт Тахирагийн төрсөн хот Казвинаар дайраад холгүй хүн байдаг суурьнд нь буудалжээ. Казвины Баавчууд Баабыг ирж үг мэдээд түүнтэй уулзахаар хотоос ирж байлаа. Баав тэдэнд хідэн захиа өгсний дотор нэг нь тэргэн визирт, нөгөө нь Казвины лам санваартнуудад, гурав дахь нь Занжан хотын нэртэй шейх удирдагч бөгөөд Сид Казимын бишрэн шүтэгч нэгэн хүн зориулсан байв. Тэр хүнд Баав хандаж ингэж бичээ. Талига Сидийн ариун буян чанарыг нь магтандуулж, үүдэл нээлтийг нь ойртон бөгөөд тасралтгүй анхааруулж байсан тэр элч идүгээ тодорлоо. Би бол амлагдсан тэр элч мөн байна. Эгцлэн болж намайг дайсны савраас аварна уу гэжээ. Баав хизээч өөрийгөө аврахыг Баавчуудад хүсэж байгаагүй билээ. Тэрээр шорон жанданд хоригдож, зовлон бэрхшээл амсах тавилантай гэдгээ мэдэж байсан учраас өөрийг нь аврах гэж Баавчууд оролдох хаваас бүх дагалдагчдад нь харигс хэрцгий мөрдлөх хавчлага нь үүрэх болно гэдгийг сайн мэдэж байсан юм. Сайх шейх удирдагчид инхүү уриалсан учир нь гэвэл түүний Сид Казимын сургаалт хэр үнэнчийг нь шалгах гэж мөн шинэ үүдэл нээлтийг хүлээн авах боломж олох явдал байсан юм. Тэр шейхэр хэдэн өдрийн дараа захиаг хүлээн авсан атал энэ талаар юу ч хийлгүй Занжанаас Тегеран руу явсан байв. Огт эргэлзээгүй сүсэг бишрлээ Баав даатгсан шашны тэргүүн лам санваартан байсан хужаад энэ үе Тегеранд гэр хорионд байсан агаад Занжааны улаама нарын шахалдаар ингэж хоригдсан ажээ. Тэр Баабын тусламж хүснийг нь сонсмогц Занжааны Баавчуудад Баабыг аврахыг захиж бичжээ. Захиаг уншаад Тегеран Казвины хідэн Баавчууд нийлж хамтдаа Баабыг аврахаар боджээ. Тэд шөнө дунд Баабыг цэргүүдийн хамт олов. Бүх харуулууд нам унтаж байв. Баабыг хамт зүгтээ гэж тэд гуйсан тэрээр тусламжинд нээлтгээр талархаад энэ үйлээ зогсоож гэр гертээ харахыг зөвлөжээ. Азербайджаны улс ч гэсэн мөн адил өөрсдийн эрэхтэй хэмээн тэдэнд өгүүлв. Баав
Хамтран аялагчдынхаа хамт Каспианаас холдож улсыг зорин яаралгүй бодлоо. Табриз хотод хүрэхийн тулд маш их цвэрх замтай. Хоёр уулын нуруудыг арай хийж давн зүүн талаас л очих боломжтой байжээ. Азербайджан мужийн ихэнх хэсэг нь өндөр уусаар бүрхэгдсэн байдаг. Эдгээр уус нь том бөмбөр орой, сүүдэртэн бараандах нарийн хөндөй, уулын түргэн горих үүнээс болоод үүссэн халтаргаатай ангал цав ихтэй. Эдгээр уулсын дунд орших хөндийнүүд нь ширүүн салхи шуургад өртөхгүй нөмөрт байдаг учраас хөрс шороо нь үржил шим сайтай байхагаад Каспийн намдар газрыг тооцвол Перстэй хамгийн их үржил шимтэй газар тооцогдоо. Загросын замаар явхад осол аюултай. Учир нь тагиралдан урсах голын хөндийгөр яваад халтаргаатай газраар өгсөн уулсын оройд хүрэх юм бол ширээний 500 луган адил тэгш ногоон талыг дайрч уулын бэлрүүд цавчил ангал ихтэй нарийнхан зүргээр явдаг юм. Энэ замаар явж байхад оргох боломж олон удаа гарсан боловч Баав цэргүүдээс зогтсонгүй. Табриз нилээн дөгсөн хойно нэг удаа Баав цэргүүдээс төрүүлж маш хурдан давхижээ. Баабын мөр хамгийн турхаа байсан боловч ингэж хурдалсанд бүгд гайхан алмаарчээ. Тэд түүнийг гүйцэн төрүүлэхээр араас нь давгсан боловч чадсангүй. Цэргүүд эцэстээ туйлдаа хүртэл ядарч морноос хойш буух чадлагүй болж байхад Баав огтхонд ядарсан шинжгүй хэдэн цагийн турш суудлаа хаяа нэг засаад их л хиймэртэй явж байв. Табриз орхоос өмнө Мухаммед бийг Баавд итгэж буйгаа илэрхийлэн аяллаа хугацаанд түүнийг зохихосоор харж хандаагүйдээ харамсаж байгаагаа хэлээд Испаханаас гарснаас хойш хийсэн аялал туйлын урт хүнд бэрх байлаа. Танд үйлчлэх үүргээ зохихосоор нь гүйцэтгэж чадсангүй. Таны өршөөлийг ирж адсаа өчүүхэн надад хүртээ нү гэж хүснэм гэжээ. Баав хариуд нийлдгээр итгэлтэй бай. Би чамайг дагалдагчдынхаа нэгийг гизүү ёсоор тооцно. Миний үйл хэргийг хүлээн авсан тэд чамайг мөнхөд өршөөн адислаж ажлын ус нэрийг чинь магтан өргөмжлөн хэмээн өгүүлв. Бусад зэрэг харуулж Мухаммед бигийн жишээг дагаж хамгаалж яваа хүнээсээ адис авлаа. Тэд Баавын хөлийг үнсэн. Нулимс дүүрнүүдээр харж салах ёс үлдэв. Баав тэдэнд талархаад тэдний төлөө мөргөл үлдэхин амлав. Тэд мориндоо мордод сүүлийн удаан түүнтэй хамт аялж Табризийг зорив. Тэнд Азербайджан мужийн захирагч бөгөөд Персийн удам залгах хунтайж Баабыг хорхоор хүлээж байлаа. 23 дугаар бүлэг 20 онд Баабыг ирж өгдөөсөн Табриз хот болон ойролцоох суурин тосготын Баав чөлөрж түүнтэй уулзахыг оролдсон ч захирагчийн цэргүүд тэднийг буцааж байлаа. Хэдий тэмч нэг залуу цэргүүдийн хараанд өртөлгөө мултарч нэг бээр гарууга замын дагуу гүйсээр Баабыг дагалдан явсан бяцхан цумаанд хүрчээ. Тэрээр нэг харуулын замд нь хөндлөн унгаж хормойноос нь зурч дөрөөг нь үнсээд алмайрсан цэргүүдэд хандан та нар хамгаас хайртай минь дагалдан яваа билээ. Би та бүгдийг нүдний цөцгийн мэд хайрлаж хамгаална гэж чангаар хэлв. Алмайрч гайхсан цэргүүд тэр залууг Баавтай уулзуулахаар аваатсанд түүний харангуйтай сүгдэн цорхирон уйллаа. Баав морноосоо буугаад түүнийг босгон нулимсыг нарж тайвшруулв. Баабыг Табризэд ирэхийг үзэхээр олон хүмүүс хотын хаалганы дэргэд цугларчээ. Табриз хот нь их хэмсэг хөлөвмөнтэй газар байхаагаад Баабын төрсөн нутаг өмдийн дулаан хот Шираасаас огт өөр юм. Табриз хотын орчим газар ойроор хөдөлдөг учраас хотын эртний барилга байшин нурж эвдэрсэн байх бөгөөд ус хомс учраас тоотой хідэн цэцэрлэг усан ориглоор сүүдэртэй газартай байлаа. Баабын ирж яв мэдээг сонсоод хотын оршин суугчид ихэд сандран твцсэн байлаа. Баавтай уулзах гэж оролдвол маш аюултай гэж түмэн олонд анхааран зар тархаж байв. Сийд Баавд ойртож очсон түүнтэй уулзах гэж оролцсон хүн бүрийн бүх эзэмшил хөрөнгийг хураан авч насан туршид нь шоронд хорих болно гэж зарлаж байв. Гэвч энэ анхааруулгаас хүмүүс айсангүй. Баабыг хот руу авчрахыг олон мянган хүмүүс үзв. Тэдний зарим нь сониулцаандаа хөдлөгдөн ирсэн. Зарим нь түүний сургаалын үнэн учрыг мэдхээр ирсэн. Зарим нь аль хэдийн түүний дагалдагч нар болчихсон. Гიშгсэн газрыг нь үнсэж байлаа. Хөлтэй явах зайгүй цугласан олны дундуур Баабыг дагуулan түүн зориулж бэлдсэн байшин даваачиж зөвхөн Сиед Хасан хоёрыг л түүнтэй хамт орууллаа.
Тэднийг хамгаалах тушаал авсан цэргүүд хаалгыг нь манад зогсцгоо. Хотын ард түмэн тэрч бүхэл дагалдагч нар нь түүнтэй уулзаж болохгүй байлаа. Хажи Алиас Аскар гэдэг Баабын дагалдагч Табризд амьдардаг байжээ. Тэр Ширазд Баабтай уулзаагүйдээ ихэд харамсдаг байв. Хажи Алиас Аскар Ширазаас маш хаад хүртэл Мулла Хусейнтай хамт явж явахдаа Баабтай уулзаж чадаагүйдээ дандаа харамсаж ярьдаг байлаа. Тэгэхэд Мулла Хусейн бүү уйтгарл Шираз дамжуулаагүй зүйлээ хийх боломжийг Табриз зөвхөн нэгч бус харин 7 удаа олгоно. Чиний алдсан боломж дахин эргэж ирнэ. Түүнтэй уулзан баяр хөөрөөр бэлхуулах цагийг тэрбээр чамд өгч сойрхоно гэж хэлж байсан юм. Хажи Аскар түүний бат итгэлтэй хэлснийг сонсоод гайхсан боловч тун удалгүй марчихсан байв. Баабыг Табризд ирсний дараа маргааш нь эд хөрөнгө бүр амь насаа алдаж магадгүй гэж анд нөхдөнд сануулж байсан ч Хажи Аскар сэтгэл нэгт хотын нөлөө бүхий андынхаа хамт Баабын байсан байшин руу очлоо. Тэднийг байшинд ойртонгууд цэргүүд баривчлав. Энэ үед Сид Хасан байшин дотроос гарч ирлээ. Сиди Бааб та бүхэнд би өөрөө тэдэнтэй уулзъя гэж өрсөн учраас энэ зочдыг дотогш оруулна гэж дамжууллаа гэжээ. Харуулынхан дууга хураан ирсэн хоёрыг 50 оруулсан юм. Бааб зочдтой мэдлээд байшин тойрон шаваарлцсан үе олон хүмүүс энд орж ирэхийг завдаж буй тул тэднийг зогсоож байшинг нь хамгаалах хувь зээг хаалгыг манан зогсож буй хөөрхий азгүй хүмүүст би өөрөө ногдуулсан юм. Хэрвээ би хүмүүстэй уулзъя гэж хүсэх юм бол миний хүсэл тааллыг эсэргүүцэх хүчин тэдэнд өгөө ажгүй хэмээн айлтжээ. Хажи Аскар найзынхаа хамт 2 цагийн турш Баабтай уулзаад буцаж явах мөчид хэрв тэрээр дахин ирж уулзахыг хүсвэл хинч түүнд саад хийж үлж чадна гэж Бааб хэлв. Хажи Аскар Баабтай нэлээд хэдэн удаа уулзсны дараа яг 7 дахь удаага уулзаж байтал Бааб чиний зочлон ирэх тоог гүйцээж чамайг хайрлан хамгаалж буй Бурхныг магтан өргөмжлөөрэй гэж хэлэхэд маш хаад руу явж байх замд Мулла Хусейныг хэлсэн үгийн санаанд нь орлоо. Нэгэн өдөр Сид Хусейн зориглон Табризд хэр удаан байх вэ? Эсвэл өөр газар руу явах юм уу гэж Баабаас асуухад Исфаханд байхдаа асууж байснаа марчихсан уу? 9 сараас багагүй хугацаанд бид Жабалибасид хоригдож байгаад тэндээсээ Жабали Шадид руу шилжиж очино. Уг 2 газар Куй хотын 2 тал байх мөн л нэртэй ууланд дунд оршдог юм хэмээн өгүүлжээ. 5 өдрийн дараа Баабыг Маккугийн цайз руу аваачих тушаал гарсан юм.